Зэ одоо жинхэнэ дуусгана. Тийм болохоор Саблайка харамгүй дараараа заван амтд минь. Бас үед энэ суугаа цаашд илүү тогтмол ажиллуулахаар төлөвлөсөн байгаа. Та хэд маань манай суугийг дэмжин доношнгох боломжтой хэлэх гэсэн юм. Баярлалаа. Кентаро маань дугуйгаа унаад уулын замаар өгсөж байсан нэг мото салхи шиг хажуугаар нь гараад өнгөрвөө. Дэлгүүр дээр зогсдол өнөө мотооны жолооч амар биер уужин шүү. Тэгэд мотоцикла хаацлаа. Тэрнийхээ дуунаас нь ямар нэг мэдрэмж авч байгаад эргээд салхи шиг алга боллоо. Кентаро бүр галзууртлаа сэтгэл алдраад араас нь хөөгөөд яг л сүултод шиг эмхтэй юм гэсээр хоцорж үлдлээ хөөрхий. Манай хүн цааш явсаар хотын зах дах язгууртны гэрт ажиллаж эхэлсэн бөгөөд нэлээ өөр амьдрал үзэж байгаа бололтой шүү. Бас яаж зүгээр ах уу язгууртны охин Райкод нүд унгаастай. Райкон ч нүд өмсөг болсон нууцлаг хөөрхөн охин байх бөгөөд нэгэн өдөр Кентаро зурж явахдаа хамаг аяг тавг хэрэгслээ Райко дээр унгах нэ. Тэгсэн гинтгэ урд нь гараад аяг тавг унаад болтчихлаа шүү. Нэлээ хурдан хөдөлж байна шүү гэж гайхаад Кентаро бит хоёр үлдлээ. Манай хүний сургагч огш нь ажилдаа бүрэн төвлөрөөгүй байна гэд хүрхрээнд ор бясалгал хийлэгдэг. Нэг өдөр 0 цэвэрлэж байгаад өнөө адын бодол нь орж ирнэ. Энэ суултуур дээр Райко авах. Тэр ч гэсэн үүн дээр суусан байх ёстой. Тийм ээ. Гэсэн яг ард нь Райко ч гэсэн харж байснаа яваад өгөн тэрэ. Мэдээж манай хүний балай талыг харсан юм чинь юу гээл гэртээ ажиллуулах уу шууд ажиллаас нь хөөж байгаа юм. Кентаро байнгын юм сурж явдаг нөхөр болохоор баг ч гэсэн мэдлэг боллоо гэсээр үлддэг. Гэхдээ яагаад ч юм азна гэж ямар нэгэн зүйл болно гэж бодоод ажлынхаа үүдийг сахиад 23 хонжуул яах вэ? Тэгээд хоол унсанч дуусаад за ер нь бууй дээрээ тулсан өнөө Райко авахаа гэрээсээ нууцаар гарч байна шүү. Кентароч дагаж явсаар хуучин үйлдвэрийн газар ирэх бөгөөд сэмхэн ороод харсан Райко кимоноогоо тайлчсан мотон дээр байна. Тэгэхээр тэр ууланд сум шиг зөрсөн сүүлдод Райко байж таарлаа. Яг л эртээд янгшиг мотоогоо хаацлаа. Тэрнийхээ дуунд нь мэдрэмжээ хөглөөд байж байна. Энийг нь Кентаро хараад баха хангах бөгөөд санаандгүй баригдчихлаа. Тэгээд Райко авахаа өөрийн нууцыг хэлж байгаа юм л да. Ер нь бол тэрээр эр хүн сонирхдаггүй оронд нь өөрийнхөө мотоодоо л хайртай тийм энгийн мото эзний харилцаанаас өөр зүйл гэдэг. Янгаж ярихыг нь сонсонгоо харсан Кентарогийн маань сэлмэн хуйнаасаа нэгэнд гарсан байх бөгөөд Райкоч сэлмэрээ тулдмаар байна уу? Агуу гэж худлаа хэлээд яах вэ? Гэхдээ Райко тэгэх юусоо боломж байхгүй. Гэхдээ чи намайг гүйцүүл яах вэ болох юм гэдэг. Мото ундаг дугуйдаа уралдах болж байгаа байхгүй юу? Кентароч юу гэж сэлмээ татах уу? Ингээд уралдаан эхэлж Райко бол уулын зам дээр амархан тасарч байгаа юм. Тэгэхдээ бүр урдан явсан Поршиныг хараад худ гарлуун жаваа үзгээд тэр Поршинтойгоо шууд зам дээр шөргөөцөлдөөд эхэллээ. Энэ үеэр нь Кентаро дан ганц чигэд гүйцэхгүйгээ ойлгоод далангаас шууд бууж замаа товчилдог. Тэгэж гарч ирэхдээ Поршиноос нэмж зүүгдэд ер нь бол уралдаанд орж иж байгаамаа. Энэ үеэр нь жижигхэн амтэн замын урд гарч ирснээр Поршин торомзолж Кентаро шидэгддэг. Манай хүн эцсийн үрдэл үзэж байгаа болохоор олсоо шидэд нэг л мэдхэд гэрлийн утсан дээр Райкото зэрэгцэн дугуйгаа унж авдаг. Солиотой. Ингэж явсаар бууж ирээд уулын уруу хэсэг дээр бүр урд нь гараад жигээд эхэллээ шүү. Энэ хэсэгт нь гүүр баригдаагүй хавцал байх бөгөөд хурдан хасаж эргэх ёстойч Кентаро аль хэдийн үсрэхээр шийдсэн байна. Энийг нь харсан Райкоч бууж өгөхгүйгээд үсрэх гэсэн эцсийн мөчөд болж Кентаро үсрэвэ. Юу гэж нөгөө талдаа хөрхөө суралц гэсээр доош унаж байгаа юм. Райко амьдралдаа өөрийнхөө мотоциклоос агуу ирийг харлаа. Үгс нь харамсалтай гэж бодоод байж байсан. Кентаро цаад зам дээр нь гараад ирдэг. Цааш нь бүр зогсолтгүй жиж явсаар харин Райко мөрийг нь өгөхөөр араас нь хөдөлснөөр энэ анги дуустдаг. За төгсгөлийн 6 дугаар анги. Кентаро маань нэгэн газар ажилд орохоор гуйж орж байгаагаар эхэлдэг. Тэгээд ажлын байртайгаа танилцах гэхэд тэнд нь өчнөө зураачд унтаж байна шүү. Манай хүн аним студиуд ажилд орсон байх бөгөөд одоохондоо дадлагжаад явж байгаа юм. Тэгээд ажлынхаа чаныг аль хэдийн хараад эхэлсэн байдаг. Угаасаа яаж харахгүй байх вэ? Хуучны аним хийх ажилбар гар арга дээр суурилсан буюу хэдэн мянган зургийг гар аргаар зурдаг гэсэн үг. Бас тэр гол зурсан зүйлсийг холбож хөдөлгөн оруулдаг хүн гэсэн хоёр хэсэг байдгаа гэж Кентаро тайлбарладаг. Цааш нь бас дэвтэр дээрээ сайн сараачдаг болохоор нэлээд зурчихдаг. Аниматортойгоо ийм бөмбөг байвал зүгээр гэж сууж байх нь тэрэ. Энэ үеэр нь гаднаас анимын зохиолч, захиалагч хоёр орж ирэх бөгөөд ахлах зураачтай уулзаж байгаа юм. Тэгэд ёстой нөгөө Япон энержигээр сайн зураг гаргаараа аниматор. Мэд толтол нь хийж ах болно. Гарын өсгөө өгөөж зохиолч гэж Кентаро маань томчуудын яриаг тасланаа. Ингээд аниматорууд ч ажиллаа хийсээр Кентаро маань бэлэн болсон зургуудыг зөөх, хүргэх, цэвэрлэгээ хийх тэр бүхэл хоолнд гүйх гээд олон зүйл хийж байв. Нэг удаа аниматоруудаа өрөвдөж байнгын бэлэн хүнс идэхээр хоол идэг гэж бодоод өөрийн гараар хоол идгээ. Тэгтээ санаандгүй нойлоос чаныг гарахыг хараад нөгөө л тэнэг зүйлсээ бодно.
Ингэхдээ ардаа ирсэн хүнээс цочоод хөмсгийн тастаж орхидог. Ядаж байгаа захирал нь байсан болохоор хөхний золтоо зодуулж байгаамаа. Нэг л өдөр захиалагч ирээд анемийн эхний хэсэг хугацаанд гараагүй байгаа талаар гомдолж шахалт үзүүлнэ. Ядаж байгаа Чэйчан зөөж явсан копигоо ингэрлүү насгаад Кентаро маань инстинктээрээ арччихдаг. Тийм ээ. Энгстер захиалагч улам уурлаж анемиг хугацаанд хүлээлгэж өгөхгүй бол гэрээгээ цуцлан шүү, хогин шүү гэсээр гарна. Үүнийг сонссон аниматорууд ч бид хичнээн шахаад ч амжихгүй гэж захиралдаа хэлж байгаа юм л да. Захирал чөөрхөө тэрийг нь ойлгож байгаа ч ажилчдаа зоригжуулаад та нар чаднаа эдэр гэж байсан гутас дуграв. Гэн дараач тоохгүй авч юу болсон сонсоод захирлаа найруулагч асалт орсон гэд бүх зүйлийг бараг дуусгаад аялаа. Захиралч хүн харгын эцэсгүй уурлаж байдаг. Чэйчан ч өөрийнхөө ажилд сэтгэлээр унаж эхэлсэн юм. Ер нь бол бас чиг аниматор биш, будаг өнгө оруулах ажил хийдэг юмсанжээ. Кентаро маань ч үгүй дээ, аним бол олон зүйлсээс бүтдэг цогц зурлаг. Тийм зүйлийн нэг хэсэг байна гэдэг гайхалтай гэж сэргээж байгаа юм л да. Цааш орж аниматоруудтайгаа ярилцаад юу болохыг, юу болохгүйг сонсож аваад CGI гэх үгийг сонсдог. Бошуухал уцаар хуучны танил аратан бүсгүүрөөгөө холбогдож CGI дээр тусламж гуйнаа. Аратан бүсгүүж энэ бүх цаг хугацаанд манай хүнийг хайж байсан байдаг. Тэмч болохоор гар таталгүй туслахаар болж байгаа юм. Нэмж жишээ хөдөлгөөн хэрэг болж бассейны эгч рүү мөн номын санаар хоолч гэлгүүлэхээр дууддаг. Ингэж таньдаг эмэгтэйчүүдийн тусламжийг авч байгаа юм л да. Өнөө 10 жилийн хортой охинч дуу оруулж Кентаро маань нэмж хичээсээр сүүлчийн зургийг хүргэж өгөх хэрэг гардаг. Тэгэхэд мэдээж Райкогийн хэрэг гарч маш хурдан хөргөж өгч байгаамаа. Ингээд найруулагч, зохиолч, захиалагч бүгдээрээ цугларан тест үзэлгээ хийдэг. Өдрийн үеэр захирал нүдэ дараад нэг л санаа зовх нь Кентарод маань муу юм болсон байгаа гэдэг айц төрүүлнэ. Гэсэн хэдий ч үзүр дуусахад зохиолч, захиалагч гээд бүгд л баяр хүргэж сүүлийн засвараа гаргах л үлдэж байгаа юм. Энэ үеэр Кентаро алга болсон анзаарах бөгөөд мань хүн хамаг юм аваад замдаа гарчээ. Үүнийг сонссон хуучны танил бүсгүүжүүлэн түүнийг алдвал дахиж уулзаж чадахгүй тул араас нь явдаг. Чэйчанэгч захирал Кентарыг араас явах эсгийг асуухад ажиллаа хийхээр үлднэ. Гэхдээ бол манай хүний сэтгэлд Кентаро үлдэх нь ойлгомжтой. Ингээд ямар ч гэсэн Кентаро маань дараагийн зүйлээ сурахаар замдаа гарснаар энэ хүрээ дуусаж байгаа юм. 3 партийн турш хамт байсан та хэдтэй баярлалаа. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Нэрээ миний хоолой жоохон сонирн байвал миний хоолой жоохон өвдсөн байгаа. Тэгээд эвгүй ярьсан бол уучлаарай.